Сүхбаатар аймгийн цагдаагийн газарт 2026 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Mongolia Basin Energy Company-аас Сүхбаатар аймгийн Сүхбаатар сум 5 дугаар багийн нутаг дэвсгэрт төр байрлуулсан кемпийн ажилчдын байрлал руу зөвшөөрөлгүй иргэд нэвтэрч эрх чөлөө эд хөрөнгөд халдаж дураар авирлаад байна гэх гомдол мэдээлэл ирүүлсэнийг Сүхбаатар аймгийн цагдаагийн газраас хүлээн авч мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Монгол Улсын засгийн газрын 2024 оны 11 дугаар сарын 21-ний өдрийн 137 дугаар тогтоолоор Дорнод аймгийн Баян Түмэн, Булган, Матад, Хөлбөмбөр болон Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумдад газрын тус эрен хайх эрх олгосны дагуу гадаадын хөрөнгө оруулалттай Mongolia Basin Energy Company нь 2026 оны 7 дугаар сарын 4-ний өдрөөс газрын тус эрен хайх чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн байна. Дээрх нэр бүхий компаниас Дорнод аймгийн Матад сумын Хэрлэн дохоо гэх газарт газрын тус эрен хайх чиглэлээр үйл ажиллагаа явуулах зорилгоор 2026 оны 8 дугаар сарын 7-ны өдөр Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт хайгуулын тоног төхөөрөмж ажилчдын зөөврийн кемпийг төр байршуулсан байна. Нэр бүхий иргэд нь дээрх төр байршуулсан тоног төхөөрөмж ажилтны кемп руу зөвшөөрлгүй газрын тус олборлох гэж байна гэх шалтгаанаар нутгийн иргэдийг урайлан 2026 оны 8 дугаар сарын 14, 15-ны өдрүүдэд Дорнод Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрт байрлах Mongolia Basin Energy Company ажилтны кемп руу хууль бусаар нэвтэрч зөвшөөрлгүй дүрсмэчлэг хийж хэрүүл маргаан үүсгэсэн асуудалд цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байгааг та бүхэнд мэдээлэл болгон хүргэж байна. Дээрх нэр бүхий иргэдэд Монгол Улсын эрүүл мэндийн тусгай ангийн тодорхой зүйл ангиудад заасан хэрэгүүдээр эрүүгийн хэрэг үүсгэж ялагдчаар татсан мөн 4 иргэнийг хойш түшихгүйгээр 48 цагийн хугацаатай баривчилсан өчигдөр буюу 2026 оны 8 дугаар сарын 18-ны өдөр нэг иргэнийг шүүхийн захирамжаар 30 хоногийн хугацаатай цагдсан хожсон болохыг мэдээлэл болгож байна.